За хүүхдийн баяр бол олон улсын нэршлэлээр бол хүүхдийн эрхийг хамгаалах өдөр юм аа. За манайхан өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг эмэгтэйчүүдийн баяр. За Монгол улсад орчин цагийн цэрэг айрам үүссний өдрийг нэгсэнд ардын армийн өдрийг эрчүүдийн баяр. За хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хүүхдийн баяр гэж тэмдэглэсээр нилээд удлаа. За гисэн ч юу гэдгийг баяр л бол баяр, ялангуяа ийм саарл орчинд тийм ээ. За ерөнхийдөө үр хүүхдээ баярлуулж байгаа тэр эцэг эхүүдийг үр хүүхдтэйгээ хамт баясж байгаа тэр гэр бүлүүдийг бол буруутгах ёсгүй. Тэд нар бол хүүхдүүдийн ер нь бол би их хурлын гишүүн байхдаа хэлдэг байсан. Хүүхдийн инээмсэглэлтэй газар гэр бүл аз жаргалтай байдаг. Хүүхэд инээжээвэл гэр бүл аз жаргалтай байна гэдэг ийм уриатайгаар бол миний бие бас их хурлын гишүүн байхдаа ажиллаж байлаа. За би энэ төр засгийнхныг л юу гэдгийг хэд хэдэн бас энэ хүүхдийн эрхтэй холбоотой томоохон үйл явц, үйл ажиллагаанууд хийгээсэй гэж би бас хүсэж энэ лайвыг хийж байгаамаа. Яагаад вэ гэх юм бол яг хүүхдийн эрхийн өдрөөр ийм юм яриуд бас нэг попорсон юм шиг санагдаад. Нэгдүгээрт нь энэ ардчилсан намын санаачилсан хүн амын орлогын албан татварыг 1% болгоё гэдэг энэ хуулийг баталмаар байна. Энэ бол хүүхдүүдэд барьж байгаа бэлэг шүү. Яагаад гэвэл 200 гаруй мянган төрийн албан агч байна. За ер нь энэ Монгол улсад ажил хийж байгаа хүмүүр цалингийнхаа 10% татвар гэж өгдөг. Гар дээрээ нэгсэндөө сая төгрөг авах хүн бол 900 мянгыг 100 мянган төгрөгөө татвар гэж өгдөг. 2 сая бол 8 юу гэсэн үг вэ? 200 мянга сая 800 аваад 2 саяд татвар гэж өгдөг. Гэтэл энийг 1% болгоё гэдэг энэ хууль бол нэг ард түмнээ бодсон төрийн албан агчдын цалин 9%-аар нэмэгдүүлсэн. Нөгөө л багш, эмч, цэрэг цагдаа, армийнхаа авж байгаа цалин 1%-аар нэмэгдүүлж байгаа. 9%-аар бууруулж байгаа. 1% болгож байгаа ийм хууль юм аа. Тэгээ энэ хуулийг бол 2 гараа өргөө дэмжмээр байна. Ингэснээр дундаж давхрах өснөө. Ингэснээр дундаж давхрах өсгөөсөө гадна нөгөө нэг хүүхдүүдтэй өгдөг бэлэгсэлт, хүүхдүүдтэй өгдөг хувцас хунар, хүүхдүүдтэй өгдөг хоол нь 9%-аар орлого нь нэмэгдэнэ. Тийм учраас хүүхдийн эрхийг хамгаалъя гэж байгаа бол хүүхдүүдтэй хайртай гэж байгаа бол ээж аавынх нь орлогыг нэмэгдүүлсэн. Энэ хүн амын орлогын албан татварыг нэмэгдүүлсэн хуулийг баталмаар байна. За чуулган хаагдах гэж байна. Чуулган хаагдах гэж байгаа үед маш олон хуулийг бас санаачилж баталмаар байна. Сая энэ Төв аймгийн Заамарт болсон маш аимшигтай гунигт үйл явдал боллоо. За энэ гунигт үйл явдлаар хараад үнэхээр гутармаар 3 үйл явдал надад бодогдлоо. За эхнийх нь ард түмэн төр засагтаа итгэхэ болцсноо харуулж байгаа. Нинжад итгээд байгаа. Уул нь төрдөө итгэх ёстой л доо. Яагаад гэвэл төр маань төрийн албан хаагч тангараг өргөсөн, үхэн гэдэг тангараг өргөсөн төрийн албан хаагчид тэр хүүхдийг аврахаар ажиллаж байгаа учраас тэдэнд итгэж тэдний ажиллах чөлөөтэй ажиллах боломжийг болон дэмжих ёстой. Гэтэл ерөөсөө сошиал орчинд ялангуяа комент бичиж байгаа хүмүүсийн бараг 90% нь нөгөө онцгой байдлынхныг, нөгөө сайд нарыг, нөгөө дарга нарыг, нөгөө төрийнхнийг буруутгаад байгаа. За энэ бол үнэхээр бухимдлын илрэл, ер нь ард түмэн нэлээд бухимдалтай байгааг харуулж байна гэж би бол бодож байгаа. Төрд мэдээж буруу байна. Төрд бас дандаа магтаад байх юм биш. Наад зах нь юу гэвэл та нар мэдээ Монгол улсад бол ер нь 20 давхар байшин бол бараг дундаж болчиход 50 давхар хүртэл байшин баригдаад явж байгаа. Гэтэл өнөөдөр хүний амь гэдэг бол ямар ч 20 давхар, ямар ч 50 давхараас чухал учраас өндөр давхруудад гарч байгаа гал түмрийн аюулыг унтраах тэр гал түмрийн аюулыг зогсоох тэм техник хэрэгсэлгүй гэдгийг мэдэрч байгаа нь бол аимшигтай байл. Зүгээр нэг хэдэн шатарчд тоглож байгаа, шатарчин хүүхдүүд тоглож байгаад ахаа ихчээ ерөөсөө танаа улсаа чинь энэ
евро нөхрөө унтсан хүүхдийг авардаг тоног төхөөрөмж байдаг юм уу? Энэ тоног төхөөрөмж чинь манай улсад байдаг штэ. Бид захиалаад аваад өгье гэж ярьж байгаа байхгүй. Гэхдээ зүгээр л энэ одоо нийт одоо онцгой байдлын байх ёстой тоног төхөөрөмж нь 50 хүрэхгүй хувь нь л байдаг. Бус нь ерөөсөө хангалтгүй гэдэг мэдээлэл сонсоод үнэхээр гайхлаа. Гэхдээ тэгтэл одоо та нар мэдж байгаа штэ. Сая Английн нэг ямар ч одоо сураггүй нэг хөл бөмбөгийн нөхдүүдэд мак подвал гүмсүүлээд тэн дээр Go Mongolia гэсэн бичгтээ подвал гүмсүүлээд 3-4 тэрбум төлцсөн байгаа байхгүй. Гэтэл тэр 3-4 тэрбумаараа өнөөдөр хөөхий тэр 3 настай хүүхдийг авардаг тоног төхөөрөмж юм уу? Эсвэл 20-30 давхрад гал ардаг тэр галын тоног төхөөрөмж авцсан бол хэрэгтэй байж дээ гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр ард түмний энэ төрд одоо гомдоо төрийн албан агчдад бухимдаад байгаа нэг талаасаа зөв юм аа. За хоёрдугаарт нь иргэд хариуцлагатай баймаар байна. Хүүхдэд хайрладаг бол хүүхдтэй зөв үлгэр дуурайл өгмөр. Би хүүхдийн эрх гэдэг сэдв дотроо иргэдийн бас энэ хариуцлагыг ярмаар санаж. За сошиал орчин дээр хүний мал дайрж байгаа үйл явдал дээр хоёр хэсэг болж байгаа. Ялангуяа манай нөгөө мангар сэтгүүлчид мал дайрж байгаа иргэнийг өмөрөдөх. Хогч нь болж наад малын бүгдийг дайрж алах нь зөв. Наад дайрж алсан эмэгтэйгийн бухимдал нь зөв. Будаа тарьж яхад нь хүчээр одоо энэ мал нь ороод байгаа юм чи аргагүй гэд. Хөөе мал хилтэй юу? Мал ухаантай юу? Ухамсартай юу? Уура маланд гаргадаг монгол хүн байдаг юм уу? Морьныхоо толгойг модоор зөглөө мулгуу хар ногш гэж ярьдаг хүмүүс монгол малаа машинаар дайлж алж байгаа тэр үйл явдлыг магтандуулж сайшааж байгаа нь харамсалт. Хүний эд хөрөнгийг санаатаагаар сүйтгэх гэж. Энэ бол мал боловч бусдын хөрөнгө байна. Бусдын хөрөнгийг сүйтгэлж байгаа чи өөрөө эрүүгийн гэмт хэрэг. Бусдын машиныг очоод нэг тэнэг бас ингээл манай үүдэн дээр машин тавьсан байна гэдэг нэг дээр зураад байсан нэг. Тэгээ тэр орко гайхуулж сошиалор эргүүгээ тэнэгэ гайхуулаад байсан. Тэр гэмт хэрэг үлдчихэж байгаа шүү дээ. Бусдын хөрөнгийг эвдэл сүйдэлж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ингэж байгаа. Ийм эргүү тэнэг үйл явдлаараа дамжуулж энэ нийгэмд одоо бузар булаа үйл явдлаа сурчлаад байгаагаа болмоор байна. Энийг чинь хүүхдүүд хараад одоо юу гэдгийг бусдыг хүндэтгэх, хүндлэх ёсгүй юм байна. Бусдын хөрөнгийг сүйдлэх үүрэгтэй байна. Нийл эрхтэй учраас бусад ирэхгүй байх ёстой гэсэн ийм тэнэглэл тогтох гээд байна. Тийм учраас энэ өөрсдийгөө эрхтэйгээд эргүүтэд байгаа хүмүүс бол одоо бас жаахан ухамсартай баймаар байна гэдгийг мэдмээр. За тэгээд хүүхдийн эрхийг хүүхд бол эрхтэй бас үүрэгтэй. Би бол одоо хүүхэд бол маш их одоо юу гэдгийг үүрэг хүлээж идэг гэдгийг бас сурталчилж таниулмаар байна. Бид нар хүүхдээ эрхлүүлээд байна заримдаа бол. Яг хөө сүүлийн үед ингээ манай залуучууд манай одоо хүүхдүүд бол маш соёлтой болсон. Бараг зарим нэгэн эргүү оркуудын хажууд бол бурхан минь бас гадна дотноос юм уншдаг болоод тэр мөн хүнийг хайрлах, өрөвдөх, хүнд тусархах, хүнийг одоо юу гэдгийг одоо янз бүрээр одоо юу гэдгийг ач тус хүргэх, тэр үтгэл гудамжинд хог хаяхаа болох, олон нийтийн газар янз бүрийн одоо бохир замааг хүлхээ болох гэд олон сайн үлгэрлэмээр зүйлүүд сүүлийн үед ажиглагдж байгаа. Гэхдээ тэгвэл сайнны хажуугаар саар гэдэг шиг эцэг эхийн эргүү тэнэг одоо ухамсаргүй соёлгүй орон гэртээ орк амьдралдаг тэр хүмүүжлээрээ дамжуулаад нийгэмд бас тийм утгагүй үйл явдлууд бол бас гадуур их гарч байна. Өөрөөр хэлэх юм бол хүнийг хүндлэх ёс гэж бараг алга болчиход. Хуучин манай Монгол ёсоор 1 насаар ахвал 1 насаар дүү бол дүү нь
миний дөө гэж ярьдаг. За би одоо жишээлбэл 50 хүрсэн байхад одоо ингээл гудамжинд манай нам замын янз бүрийн одоо гидснийхээ баасыг цэвэрлж чадаагүй төрийн ордонд гишүүний туслах, муслах, бүлгийн зөвлөх, мөвлөх гэд балаа мэдсэнгээр хөөе баасыг хөө чи гэж солиороод идэгэн. Чицгаа арилгаж чадахгүй юм байж. Ядад насын бодоод хүнийг баасаа ухаа таа гэж хайцсан сурах гэдэг чинь. Тэгээ бас төр барьна гинэ. Төр түшилцэн гинэ. Тэгээ ийм эргүү юмнууд чинь сая жагсаалтаар ороод зарим нэг нь гишүүн болчоод Монгол төрийг, Монголын нийгмийг, Монголын хүүхдүүдийг бузарлаад шин. Бүр улаан цай шүү. Ярьж байгаа, хэлж байгаа, хийж байгаа үйлдэлүүд нь ядаж хувцс хунардаа ч анхаарахгүй. Тэр төрийн ордонд пүүдтэй явахгүй, төрийн ордонд джинс өмсөхгүй, төрийн ордонд албан ёсны хувцастай байх ёстой гэдэг тэр одоо юу гэдгийг ордны протокол гэж нэрлэдэг одоо ордны тэр дэг журмыг буцаа сэргээмээр санагддаг. Бид өнөөдөр төрөө хүндэлнэ гэдэг бол эцэг ихээ хүндэлж байгаатай адил. Эцэг ихээ хүндэлж яах гэдэг чинь эх орноо хүндэлж байгаатай адил гэдэг энэ хүмүүжлийг өнөөдөр суулгамаар байгаа. Чи багшигаа багш гэж хэлэхгүй, чи ахыгаа ах гэж хэлэхгүй, чи аавыгаа аав гэж хэлэхгүй, чи ээжигээ ээж гэж хэлэхгүй бол энэ хооронд ямар нэгэн зааг байхаа болчихно. Зааг байхаа болохоор энд хүндэтгэх, хүндлэх ёс гарахаа болчихно. Тийм учраас хүүхдүүдэд энэ бусдыг хүндэтгэх, төр засгаа хүндэтгэх, эх орноо хайрлах ийм үйл явдал гаргахгүй бол нөгөө 76 тэнэг гэж жоохон хүүхдэд яриулаад төрийн ордонд 100 хэдэн хүүхэд суулгаж бидэн шиг дарга болмол гэдэг байгаа мó яагаад байгаа. Тийм тэнэглэл гаргаал. Хуучин чинь тэргүүний шилдэг авьяастай сүрхий хүмүүс нь олны өмнө онцгордог байсан бол одоо бол одонгороо уралдах. Одоо бол тэр ордны танилаараа одоо юу гэдгийг төрий барих. Мөнгөөрөө уралдах. Тэгээ ярьж байгаа үг нь ховж нэс хитрхэ болчиход байна шүү дээ. Тийм учраас эрхэм гишүү та нар маань ажиллаа хийгээд дараагийн ээлжинд энэ хүүхдийн эрхийн асуудлаар бас томоохон шийдвэрүүд гаргаач. Монгол улсын төгжрлийн за 20% нь энэ сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг хүргэж өгөхтэй холбоотой гэж би боддог. Гэхдээ тэгвэл энэ сургуулийн хүүхдүүдийн автобус унааны асуудлыг шийдэж эцэг эхүүд нь хүргэж өгөх авах тэр ажиллагаанд нь нэг автобус нэг кондуктор гэдэг шиг нэг асрагч багшийг суулгач л да. Тэр хүүхд нь яг хүүхдийг суулгалаа яг гарт нь хүргэж өглөө нөгөө полис гэдэг скул полис гэдэг шиг ингээл эцэг эхүүд нь энийг зохион байгуулад машинтай хүүхдээ хүргэж өгдгийг боловч л да. Сургуулийн орчинд маш манайх сургуулийн орчинд машин зогсохгүй гэдэг хатуу шаардлага тавьчихъя. Тэгвэл энэ төгжрэлчин буурна. Тэгвэл энэ автобус чинь одоо нийтийн тээвэр чи ядаж нэг хэсэгтээ гарч ирнэ. Сургуулийн хүүхдүүд автобусаар явдаг бол ядаж энэ төгжрэлчин буурна шүү дээ. Ийм асуудал шийдчих бол уулын зүгээр санагдаад байгаа юм. Тэгэхдээ өнөөдөр юу гэвэл миний зүгээр харж байгаагаар бол харамсалтай нь өнөөдөр хүүхдийн төлөө заа гэж хэлийгээд нэг хүүхдийн ордон эсвэл хүүхдийн төлөө заа гэж хэлийгээд нэг хүүхдийн цуслан яриад явдаг. Ийм төр засгийн бодлого баймааргүй байна. Төр засгийн бодлого байна гэвэл ээж аавуудын орлоготой байлга ядаж татварын дарамтгүй байлгаач. Цалин дээр нь 9% орлого нэмэгдүүлээ гэж хэлмээр байна. Хүүхдүүдийг өнөөдөр аз жаргалтай байлгая гэвэл энэ орчныг нь эрүүл аюулгүй байлгаадаг гэж. Орчныг эрүүл аюулгүй байлгахын тулд ордон дотроосоо эхлээд энэ одоо юу гэдэг орон гарan олиггүй, ёс зүйгүй, гэмт хэрэгтэн, хулгайч дээрэмжтэй
зайлуулад өгөөч. Энэ дээрээс нь хүүхдүүдийг өнөөдөр юу гэдгийг одоо эрхийг нь дээдэлдэг улс бай гэж үнэхээр хүсэж байгаа бол хүүхдэд хүн гэдэг үднээс нь зарчим суулгадаг тийм, ёс зүй суулгадаг тийм, хүмүүжил суулгадаг тийм нийгэмтэй болгооч. Хүүхд нь хар тамхичин аав нь дарга хийгээ явж байгаа. Ийм одоо юу гэдгийг нийгэм өнөөдөр байж болохгүй шүү. Та хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй байж улсыг удирдах гээд байгаа ингээд хүүхд нь хүмүүжилгүй байвал бараг тэр аав ээжийг нь за улс төрийн том албан тушаал ашиглахын болиулдаг тийм хуультай болгоод өгч. Дарга нарын хүүхэд гэхээр давардаг байдгийг одоо болиулаад өгөөч. Дарганы өөрийн хүүхэд гэхээр давхар стандарттай, давхар хуультай, давхар эрхтэй, давхар одоо журамтай, давхар амьдралтай байлгамаар гэнэ. Тэгээд тэр одоо сайд дарга хийж байгаа хүмүүсийн ч гэсэн өнөөдөр тэр нийгэмтэй харьцаж байгаа, сошиалтай харьцаж байгаа, хэвлэлтэй харьцаж байгаа тэр харилцаан дээр нь бас анхаармаар байна. Бүр хуульчилмаар байна. Тэгэхгүй бол хулгайч нарыг яаж одоо хүмүүжүүлэх юм? Халаасандаа кармандаа гараа ичгээд тэгээ ханхалцаад хүн зодох гээд байгаа юм уу? Яах гээд байгаа? Төрийн сайдын байгаа үстэй. Энэ халаастаа гараа ичгсэн хулгайч царайлчаад ярьж байгаа нөхдүүдээс хөвлийнхөө очиж яриа авдгаа болмоор байна. Мөнгө авч одоо гуйлагчин шиг л амьдраагүй юм бол. За тэгээд дээр нь өнөөдөр их хурлын гишүүн болгоноос манай хөвлөх очиж асуумаар та хүүхдийн төлөө заа гэж хэлхийн тулд яг одоо их хурлын энэ гишүүн байхдаа ямар зүйл санаачилж, ямар зүйл хийсэн бэ гэж. За хамаалга би нэг 5 хүүхдэд бэлэг өгсөн гэдэг ч энэ ажил. Хүүхдтэй өгөх мөнгөө, хүүхдтэй өгөх хоолоо өөр хүүхдэд өгөөл биз. Хамаалга. Уг нь бол тархит толгойн ажилдаг бол хууль санаачлах хэрэгтэй байхгүй. Хууль засах хэрэгтэй байхгүй. Би төрийн ордонд байхдаа барилгын каскта орж ирээд энэ барилгын стандартын хуулийг санаачлаа. Одоо та нар энэ баригчаа барилга болгоны гадна аюулгүй ажиллагааны заавар дүрм хэрхэн мөрдөгж байгааг харцгаа. Энэ хуулийг чинь би санаачл батлуулж ялаа. Тухайн үед бас л нэг Монголын хүүхдийг бас барилга дээрээс юм унаад алччихлаа. Би гишүүн байхдаа насан туршаагүй хүүхдийг хүчирхийлсэн аимшигтай гэмт хэргийн эсрэг тэмцчихлээ. Хуулийг чангатгах төлөө ажиллаж ийлээ. Яг энэ шиг өнөөдөр хүүхдийн төлөө та нар юу хийсэн бэ? Хүүхдийн төлөө заа гэд та ядаж цусаа бэлгэлсэн үү? Хүүхдийн төлөө заа гэж та ядаж нэг удаа 1 минут амиа алдсан хүүхдийн төлөө эмгэнэл илэрхийлсэн үү гэдгийг төрийн эрх мэд бүхий ажил албан тушаал хаждаг хүмүүсээс асуумаар. Дээр нь энэ хүүхдтэйгээ цаг гаргах боломжийг, хүүхдтэйгээ цаг өнгөрүүлэх бололцоог нийгэмд олгомоор. Энэ хотын даргыг би одоо жаахан ажиглаад байгаа. За буусан хүний араас өчглөөд яах вэ? Гэтэ манай Нямбаатар бол хотын гудамжаар лааз өшгөлөн хэрүүл урвал хийж хэдэн үнийг дагуулan ирээл хийж за сайнаар ярил ажил хийж саараар ярил мөнгө одоо нилээ эргэлдүүлж за нийгэмд бол нилээ одоо бужигнуулдаг дарга байсан. За одоогийн дарга одоо юу гэдгийг болоод удаагүй байна. Нилээ залуу хүүхд болоод тэр юм уу поп харагдаж байна. Тэгвэл би нэг зүйлийг сануулмаар байна. Хотын даргад тантай уулзмаар байна. Би удахгүй очиж уулзна. Улаанбаатар хотыг хоол хүнсийг нь хадгалдаг газартаа болго. Монгол улс өнөөдөр юу гэдгийг сая махнаас болоод хотын дарга огцорлоо. Тэгвэл энэ Монгол улсын нийт одоо Улаанбаатар хотын нийт иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангасан шийдвэрүүдийг нэн даруй гарга. Би энэ бодлогыг өөрт чинь юу хийхийг
зааж очноо. Хотын дарга хин гэлээ тэр залуу одоо энэ дээр бас анхаараач гэж хүсэж байна. За дээр нь өнөөдөр энэ гэр бүлийн тухай хуулиа яаралтай батлаач. Эрхэм гишүүдээ. Тамхины хуулиа яаралтай батлаач. Энэ тамхины хуулиа батлахгүй бол энэ баларлаа. Таны хүүхдүүд чинь эрхээ эдэлж байгаа нэрээр энэ тэнд очиод ерөөсө гудамжинд электрон тамхиг зүгээр соосох шиг хөгж байна. Энэ зөв үү? Миний үед хүүхэд байхад 1-2 хон тамхи татдаг. Тэр хүнийг нийгмээр бараг жигшдэг. Энэ хүүхэд тамхи татдаг юм байна. Муу хүүхэд гэдэг байл. Одоо чи нийтээр ялангуяа охид хүүгүүдгөө энэ электрон тамхинд орчлоо. Энийг болиулах арга хэмжээг төр засгаас бүр бодлоготойгоор хэрэгжүүлээд өгөөч. Эсвэл бууж өгсөн юм уу? Бид чинь 3.5 сая хүрхтэй гүтээ хүн амтаа мөртлөө залуучууд чинь өнөөдөр захаасаа аваад үхээд байна, үргэлдээд байна. Хүүхдүүд чинь өнөөдөр өнгөрөөд байна. Осол аваараас гадна одоо наад зах нь түрүүн биеллээ. Энэ дам хордлолтод одоо хордлохонд бол ороод байна. Энэ утааны хордлого байна, тамхины хордлого байна. Дээр нь хар тамхи бол бүр хэрэг сэтэрлээ. Хар тамхитай дайн зарлахгүй бол улс хүний шүү. Олон улсын би өөрөө хуульч хүнийхээ тодорхой хэлээ. Хуульч хүнийхээ хувьд хүн амны хэрэгийг ихэвчлэн нэг юм уу 2 хүн алдсан байдаг бол хар тамхи бол нийгмээр нь хордуулсан байдаг гэж үгүйдэг. Энэ хар тамхитай дайн зарлахгүй мүү? Биеийн үнэлэлтэд дайн зарлахгүй мүү? Насан туршаагүй хүүхдийн биеийн үнэлэлтэд дайн зарлахгүй мүү? 3000 гаруй хүүхэд сая төрчлөө гэж энэ ямар аимшигтай гутамшигтай мэдээ вэ? 3000 гаруй хүүхэд гэж энэ юу гэсэн үг вэ энэ чинь? Юу болоод байна? Бид арабын нийгмээс юугаараа ялгараад байгаа? Арабын нийгэмд 10 эдхэн настай хүүхдүүд, 8-9 настай хүүхдүүдийг одоо хүчээр авч гэрэлдэг гинэгээд харахаас ой гутмаар бөөлцөдгмаар байдаг үстэй. Үгүй юу? Гэтэл Монголын нийгэмд одоо энэ гарсан хүүхдүүдээ хардаа. 10 настай хүүхэд төрсөн гэж байна. 12 настай хүүхэд төрсөн гэж байна. 17-та, 16-та, 15-та, 14-та хүүхдүүд төрсөн гэж байна. 3000 гаруй юу болоод байна? Шийдэхгүй мүү? Зогсоохгүй мүү? Таны хүүхэд гоё байвал та өөрөө эрхээ эдэлж гэнэ гэж боддог нь зөв үү? Таны хүүхэд энэ хүн нийгэмд тэднэртэй хамт амьдрна. Энэ либералуудын солиор Монголыг бас сүрүүлж байгаа шүү. Энэ төрийг үгүйсгдэг, нийгэмд хувиа ичиг занг сургадаг, таал болж ивэл бус нь хамаагүй гэдэг, бусад хүний хүүхдүүдийг хайрладгүй, нэг нь нийтийн төлөө, нийтээр нэгийн төлөө гэдэг тэр зарчмаар өнөөдөр бас жаахан зарим нэгэн юм зүйл дээр анхаармаар. Ялангуяа энэ таны хүүхэд хаана юу хийж явж байна гэдгийг одоо ажиглаад тэн дээр дүгнэлт хийх цаг болчиход байна шүү. Эрхээ хэтрүүлээд байгаа шүү таны хүүхдүүд. Таны зарим таны хүүхдүүд гэж хэлмээр бүх хүний хүүхдийг хэлээгүй. Тухайлбал таны хүүхэд гудамжинд тамхи татчихж магадгүй. Таны хүүхэд гудамжинд арх уужээж магадгүй. Таны хүүхэд гудамжинд хар тамхи татчихж магадгүй. Таны хүүхэд гудамжинд хүчндүүлжээж магадгүй. Та эцэг эхийн тэрийг харж гэнэ үү, ажиглаж гэнэ үү? Анхаарж гэнэ үү? Болгоомжилж гэнэ үү? Төр засгаас энэ дээр бодлоготойгоор анхаарахгүй бол Монгол өнөөдөр арабын аимшигтай нийгмээс юугаараа ялгараад байгаа юм бэ? Арабд чинь тамхи байраг байдгүй. Арх бараг байдгүй. Араб чинь бүр хатуу хэлэхэд бол тийм гаж зарим нэгэн үйл явдлуудыг хатуу хуулиар, шариатын хуулиар хориглодог. Тэгвэл Монголд яаж ийн? Чөлөөтэй байгаа юм биш үү? 3000 хүүхэд төрсөн гэж сонссноо? Имгэнэл биш үү?
Гуниг биш үү? Миний Монголын ард түмээ. Тиймээс өнөөдөр төр засгийн өчүүхэн ч гэсэн бодлого бүгдээрээ дэмжицгээе. Яамаа да овоодоо гэж. Нөгөө талаас төр засгаас илүү их юм шаардцгаая. Та тэнэг хүнийг сонгоод байвал тархиныхаа хэмжээгээр л тэд бодлого гаргана. Алсын хараатай бодлого гаргах хэрэгтэй. Нийс алсын хараа гэж ярьдаг хүнтэй биш. Монгол улсын хэмжээнд хүүхдийн эрхийг ийм байдлаар шийдэх ёстой гэсэн бүр тодорхой бодлого хөтөлбөр гаргах хэмжээний тийм одоо юу гэдгийг хүмүүсийг сонгож шийдвэр гаргуулмаар. Тэгэхгүй бол чихэр тараадаг л хүмүүсийг сонгоно. Зураг авахулдаг л хүмүүсийг гаргана. Тэрийг өнөөдөр төрийн бодлого гэж ярина. Хүүхдийн ордон бол хааны ордон биш. Хүүхдийн ордон бол хүүхдүүд нэг удаа төр зур очоод гардаг газар биш. Хүүхдийн ордон бол хүүхдийн гэр бүл, хүүхдийн амьдардаг гэр орон юм. Тийм учраас засгийн газраас хүүхдийн ордонтой болгомоор гэр орны үр хүүхдийн үргэлж инээдхөөр баяр хөөртэй байлгах бодлого гаргамаар. Энэ бодлогыг гаргахын тулд 6 ажил хиймээр. Нэгдүгüүрт нь ээж аав нь ажилдаа орлоготой болгомоор. Хоёрдугаарт нь татварын дарамтгүй бизнес нь ашигтай байлгадмаар байна. Гуравдугаарт нь хууль дүрмээр тэднийг хамгаалдаг. Хулгайгаас, дээрмээс, хүчирхийллээс, гэмт хэрэгтнээс хамгаалдаг хуультай болмоор. Дөрөвдүгээрт нь төрийн систем нь өөрөө хүүхдийн төлөө хүүхдэд ээлтэй систем баймаар. Тавдугаарт нь эрүүл мэндийн систем нь өнөөдөр эмч, багш боловсрал эрүүл мэндийн систем нь хүүхдэд ээлтэй баймаар. Та нар санаж байгаа үстэй Баянзүрх дүүрэг дээр нуруунд дээрээ хүүхэд суулгаж дөрөв хүлэлж яваад гишүүн болцсон. Дараа нь тэр хүн мөрөөдлөө биелүүлээд боловсролын сайд болсон. Тэгээ бодлого ярьсан уу эсвэл манай хүн ашиг сонирхлын зөрчлөөр амт найзынхаа сургууль руу мөнгө шилжүүлсэн үү? Ийм адгийн улс төрчдийг сонгоод баймааргүй байна. Тэгээд 6-аад нь төрийн бодлого эх оронч эцэг эхээ хайрладаг, найз нөхдөө хүндэлдэг, ирээдүйдээ итгэлтэй байхад чиглэсэн бодлого баймаар байна. Ингэхгүй бол Монгол нэг л биш болоод байгаа ш. Монголын маань төр засагт ард түмэн өнөөдөр хүн бүр хүүхдтэй хайртай. Хүүхдтэй хайртай хүн болгон өнөөдөр хүүхдийнхээ төлөө заа гэж хэлэх биш. Заавал харин хийдэг баймаар.